Үзэгчдээ iVoice иргэний эндэрт 78 дугаар сургуулийн 6 дугаар ангийн хүүг ангийн багшин зодж гэмтээсэн талаар гэр орныхоос нь мэдээлэл авахар ирээд байна. За тухайн өдөр яг юу болсон бэ? Та энэ талаар мэдээлэл өгөөч. Манай хүүглээс өгөө сургуультай ангитал хичээлдээ явсан л да өглөө. Чи хүүхдээ 11 сарын 16-нд хичээлд нь явуулсан чинь өдөр над руу дохиод байна. 2 дахиад догчлоо. Кинодоо яагаад дохиод байгаа юм бол зүгээр л ярьд юм чинь гэсэн чинь ээжээ би өнөөдөр мөд очихгүй юм шиг байна гээл тэглээ. Тэгэхээр би за одоо яасан миний хүүгсэн чинь нэг дуу муутай байх юм. Тэгснээ мөрөдөөс хойш хүрээд ирлээ. Тэгснээ ээжээ би очих болж гинэ гээл тэглээ. Тэгэхээр тийм байлгүй гээл тэгээ байжсэн чи орж ирсэн. Ажил дээр ирсэн. Нэг л нэг дуу муутай нэг тэн зогсоод байна. Миний хүү яасан гэсэн чи ээжээ та намайг авраач. Үгүй яасан гэсэн чи багш намайг амар зодсон шүү дээ. Үгүй миний хүү яасан гэж зодож байгаа юм. Мэдхгүй шүү дээ. Амар зодвол миний хүүдээ яаж зодох гэсэн чинь төвтөр намаараа зүгээр ингээл савцсан гэж байгаа байхгүй юу. Дарагтлахаар баахан савж исэн нураараа зүгээр 4-5 удаа хусцсан. Затцсан. Тэгээд хүүхд хүрээд иж байгаа байхгүй. Тэгэл өдөр тэгсгээл нэг тэн тэгэл нэг хөдөлж удаа суугаал. Тэгэл гівтэл би тэгэл нэг мордсаа гівтүүлчлээ нэг юм дэвсэж байгаа. Тэгж байгаа л тэгэл орой ирээл дөнгөж хаалгангууд орж ирсэн. Тэр орон дээр суналамжлаа. Кото миний хүү яаж ийна яач өгсөн чинь ээж миний нураас амар өвдөд шүү дээ. Амар өвдөд ин гэл тэгж байна. Тэгэхээр яаж энэ миний хүүсэн бөөлждөх гэдэг. Бөөлжих гэдэг нэг аль босод ирлээ. Тэгэл бөөлжүүлж байгаа л тэгэл ерөөсөө энийг ер нь цааш нь хийжүүл ер нь яасан гэж бодоол. Тэгээ би цагтаа тандсан шүү дээ. Тэгээ цагтаа тандсан чинь маргааш нэмжил нөгөөдөр нь цагтаач юу авлаа. Тэгээ би томографийн зураг мөрөг авахгүйлаа. Зөндөө явлаа шүү дээ. Өчнөө нөгөө ажил улсын ажлын хүмүүний албан газрын ажлыг хаяал ингээд тоогооч юм чи хайчаал явна. Айгу хэцүү юм чи яг хүмүүсээ өдрийн хоол өнгөрөөл гарна. Тэгэл дандаа энэ хоёрын хооронд таксидал гिचнээ яваа. Энэ 11 сарын 16-наас хойш бараг 20 хэдэн хүртэл таксид ч хүүхдээ үзүүлж харуулж шүүх имлэг яваа. Сүүлдээ ямар ч амжилтанд хүрсэнгүү тэгээд зөрчлийн хуулиар багш 300 мянгаар торгуулаад тэгэл өнгөрч. За хичээлдээ сууж байхад нь багш нар нь өмнө ёс бус харьцах, зодож нүдэх тийм асуудал ер нь гарч ирсэн үү? Өмнө нэг 2-3 гэрийн даалгавар хийж очихгүй тэгэнгүүт зодоод байна. Одоо эргээд сургуультай явахыг хүсэж байна уу? Гэхдээ хүүхдийг номгүй гэж далимдуулж тэр Баян голын дээр 9-р хорооны арталт нэг сургууль баригдсан. Тэгээд 146 дугаар сургууль тэрлүү тэр 78-ийн тэр 113 дугаар сургууль хоёрын хүүхдүүдийг тийш нь шахсан билээ л дээ. Тийш нь хойрлсон гэсэн. Тэгээд миний хүүхдийг явуулна гэхгүй юу. Тэг яв гэдэг нэхээр би за яг миний хөө ажлаа хийж нэг завгарга тэр багштай ч уулзах юмсан гэдэг. Тэгээ уулзах чадаагүй ажилт ингээ хүүхдийг минь ингээ гэмтэг хайж байгаа байхгүй юу. Шилжсэнгүүгээд хэлж байгаа юм байна. Нэгдүгээр хоёрдугаар тэр хүүхдийг одоо нэгээр суудсан байх тэр хүүхдүүд чинь багшаасаа айн штт энэ жоох юм чинь. Тэгээ зүрхэн чичирж яхад одоо би тэр багшаар бол хичээл заалахгүй. Тэгээ боловсролын яамны тэр инх хамгаалан сайд сонсоосоо л гэж бодож байна. Би энэ сургуульд хүүхдээ явуулмаар байна. Тэгвэл би тэр багшаар хичээл заалгамааргүй байна. Тэгвэл тэр багштай тэр яам тамгын газар нь хуулийн хариуцлага хүлээлгээд өгөөч. Би хүсэж байна. Тэр хичээл заах гэдэг юм уу? Зодох гэдэг юм уу? Нэгээр нь цуглуулад. Мэдгүй одоо би бол одоо сургууль руу хүүхдээ явуулна гэхээс би бол зүрх бол чичирч илээ. Байна уу? Байна. Байна. Сайн. Чи хаана байгаа? Сургууль дээр. За. Өчигдөр танай нөхөр чинь над руу загнаалайсан юу болсон та нар арай бөө юм болсноос гайгүй юу? Юм болоод нөө чи.
Одоо их чинь хүүхдээ ингээл зодуулчаал ингээл одоо ажлаа хийхгүй гэртээ ингээл хүүгээ хараал байж гин. Би бол өстой чамд амар гомдоод байгаа шүү дээ. Миний хүү ингээ явж чадахгүй. Зүг зүгээр чинь ээж миний нуруу руу гатгачлаа гэл ингээл нуруу нүдэл амар л гэдэг юм байна. Айлын хүүхд зодчвал чи нэг удаа ч гэсэн асуучгүй шинэ оны мэд ч хөрөгчгүй бүсгүй хүн ээж хүнээс гарсан л амар юм. Би бол нэр чамд ямар сандаа гомдоо тэр нөхөр чинь над руу ялдав элдв басан үгээр хэлжсэн. Би бол тэгээл болохоо байхаараа тэгээд чамаг өнөөдөр залгаж идчихэж байгаа шүү дээ. Одоо телевиз ингээл ирээл явцсан өчтөр. Өнөөдөр ч гэсэн ирээ явсан. Би яг бодит үннийг л ярина. Би надад худлаа ярих шаардлага юусоо байхгүй. Би бол нэр гомдож байна. Тантай би уулзаад одоо яйдээс уугаад одоо юу яйдгүй тантай би уулзаад өөрөө биеэр уулзаж. Гэхдээ миний хүү яасан гэсэн чи ээжээ та намайг авраач гэж юу? Гэхдээ би тэгэхээр гайхлаа. Гэвч яаж юм бол? Гэхдээ миний хүү яасан гэсэн чи багш намайг аймаа цаадсан гэж юу? Тэгэл бүх юм нээлттэй болж байгаа юм. Хүүхд гэж хэлэхгүй бол би мэдгүй шүү дээ. Хүүхдээ зодуулаад ирсэн мө зодуулаа хол байгаа юм чинь.